Булган аймаг дахь цагдаагийн газар 2016 оны үйл ажиллагааны тайлангаа иргэддээ тавилаа. Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан тавих нэгдсэн арга хэмжээг аймгийн хөгжим жүжигний театрт зохион байгуулан иргэдэд хийсэн ажлаа танилцуулан иргэдийн санал хүсэлтийг амар болон саналын хуудас, санал хүсэлтийн дэвтрээр тус хүлээн авч ажилласан бөгөөд арга хэмжээний үеэр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд идэх зүтгэл гарган ажилласан Булган сумын 2 иргэнийг цагдаагийн газрын баярын бичиг мөнгөн шагналаар урамшуулж цагдаагийн алба хаагчид театрын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтыг иргэдэд төлөвлөлөө. За Булган аймгийн цагдаагийн газраас одоо 2016 онд хийж иржүүлсэн ажлынхаа тайланг одоо иргэддээ тавьж байна. Булган аймгийн цагдаагийн газрын сум дундын цагдаагийн засгийн дарга нар болон хэсгийн төлөөлөгч цагдаа нар бол одоо арайлах 4 сумдаа бол тайлангаа тавьж дууссан байгаа. Өнөөдөр бол Булган аймгийн Булган сумын одоо иргэдэд одоо цагдаагийн газар одоо 2016 оныхаа тайланг тавьж байна. Бид бол 2018 онд бол одоо Булган аймгийн цагдаагийн 80 жилийн байгаа. Энэ зориулс бас бүтээлч 80 ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Мөн нөгөө төгөр голлого одоо гэмтэрэгтэй тэмцэх, гэмтэрэгээс урьдчилан сэргийлэх ажилдаа одоо гол анхаарлаа хандуулж ажиллана гэж одоо цагдаагийн газрын удирдлага болон удирдлагын төвшөнд энэ байдал яригдсан. Энэ ажлыг эрчимжүүлнэ гэж одоо төлөвлөж байгаа. За 2016 онд манай цагдаагийн газраас бол цагдаагийн байгууллагын 95 жилийн ой болсон. 95 жилийн зориулсан цагдаагийн байгууллага бүтээж ажил 95 аяны хүрээнд бол тус цагдаагийн газар бол одоо улсын хэмжээнд 1-р барьжсан эзлэж одоо өргөмжил зохих шагналаар одоо шагнагдсан байгаа. Тайлан тавих нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдэд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилсан шторк, булганы цагдаа дуу, замын цагдаагийн албаны 80 жилийн ойд зориулсан нэвтрүүлэг зэргийг дэлгэцээр үзүүлэх үйл ажиллагааны сурталчилгааны самбар, цагдаагийн байгууллагад хэрэглэж буй техник хэрэгсэл зэргийг байрлуулан сурталчлан ажиллалаа. Өнөөдөр Булган аймгийн цагдаагийн газар 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг ард иргэдэд тавьж хэлэлцүүлж байна. За эргэн хүний хувьд би Булган аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагааг 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг үндсэн одоо өөрийнхөө нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх энэ үйл ажиллагаа үндсэн чиглэлийг энэ дагуу бас хийж хэрэгжүүлж хийсэн ажил их байна. Энэ бол одоо тайлангаас их харагдаж байна. За ер нь цагдаагийн талаар бол манай одоо иргэдийн гол одоо хүсэж хүлээж идэг зүйл бол амар амгалан тайван одоо амьдрах нөхцөл бололцоог л одоо цагдаа хангах ёстой гэдэг энэ одоо үндсэн ойлголттой байдаг л да. Тэгээ энэ дагуугаан бас иргэдийн хүлээсэн энэ хүсэлт энэ одоо ойлголтод нэлээд ойртож байгаа юм болов уу? Эдний хийсэн ажиллагаа, үйл ажиллагаа бол бас сайн хийж байгаа учраас бас иргэдэд илүү одоо таалагдах тийм ээ? Ийм талдаа бол ойртож байгаа юм болов уу гэж бодож байна. Өнөөдөр бол манай цагдаагийн байгууллага бол ард нийтийн төлөө одоо их ажил, чамгүй их ажил хийсэн байна. Энэ болгоных нь үр дүнчиг одоо тайлан дээрээ бол харагдж байна. Маш олон цагдаагийн одоо ажилтнууд бол одоо шагнал хүртсэн энэ талаар ярьж байна. За, ер нь бол одоо иргэдийн санаа бодол бол одоо энэ Булган сумын хэмжээнд бол одоо гэр хорооллын одоо зах хэсгээр бол нэлээд сайн явж морин эргүүл хуучинтай одоо гардаг байсан тийм эргүүл гарч байгаасай. Одоо энэ юу гэр хороол дундуураа бол бас иргэдтэйгээ хамтарч эргүүл тойруулалт гарч байгаасаа ийм хамтын ажиллагаа жаахан нэмэгдүүлж ажилласаа гэсэн иргэдийн дунд санал бодол байд юм аа. Тэгээд өнөөдрийн цагдаагийн нийт одоо бие өрөлдгөн энэ хамт олонд одоо улам их сайн ажил хийгээрээ иргэдийн төлөө одоо хамтарч одоо ажиллахад одоо бид нар бэлэн байна шүү гэдэг нийт иргэдийн өмнөөс цагдаагийн бие өрөлдгөндөө одоо эрүүл энх сайхан бүхнийг хүсэн өрөөё. Аймгийн хэмжээнд 2016 онд 265 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 32 хэрэгээр буюу 10.7%-аар буурчээ.
Бүртгэгдсэн үедээ с жигтнэр тооцвол зохих этгээдэн тогтоогдог их хэрэг 117 бүртгэгдэн 74 хэргийг илрүүлж гэмт хэргийн илрүүлэлт 63.2% байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3% өссөн сайн дүнтэй байна. За Булган аймгийн хэмжээнд одоо өнгөрсөн онд бол 265 гэмт хэрэг бол бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр 265 гэмт хэрэг нь бол 2015 онд бол 295 бүртгэгдчихсэн бол 2016 онд 265 бүртгэж чинь гэдэг маань одоо өнгөрсөн онд урд онтой харьцуулахад бол үлдэгдсэн гэмт хэрэг буюу бүртгэгдсэн гэмт хэрэг бол 10.7% бол буурч байгаа. За аймгийн хэмжээнд бол гэмт хэргийн илрүүлэлт бол 63.2% байгаа. Тэр нь мөн өнгөрсөн оны үетэй харьцуулах юм бол 0.3% бол гэмт хэргийн илрүүлэлт бол ерөнхийдөө өссөн байгаа. Улсын дунджаас бол 1% бол одоо бурс үзүүлэлттэй тэгж бол харагдаж байгаа. За мөн одоо аймгийн төвийн хэмжээг бол одоо 86 камераар бол аймгийн төв буюу Булган сумыг бол камерын хяналтын систем дөрвөн гүн хэрэгцээг мөн камерын хяналтын системээр авснаар бол одоо дээрх төрлийн гэмт хэргийн бууралтанд бол тодорхой нөлөөлж байна гэж үзэж байгаа. За бид 2017 онд бол гэмт хэргийн илрүүлэлтийг бол одоо илрүүлэлтэн дээр бол оны эхнээс бол онцгой анхаарж байгаа. Мөн гарсан гэмт хэргийг гарахаас нь биш одоо гарсныхан дараа биш гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тал дээр бол мөн цагтын газраас бодлого барьж байгаа. Тухайлбал одоо энэ 1 сарын 20-нд одоо сумдын засаг дарга нар дээр нь иргэдийн урлын дарга зохицуулах зүйлийн дарга нарыг бол одоо цагдаагийн газар гурвалсан гэрээ байгуулад үүндээ одоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль ялангуяа мал улгаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт нутгийн өөрийн өвдөртөх байгууллага ямар үүрэг оролцоотой байх вэ гэдэг тал дээр бол цагдаагийн газар энэ хүмүүст бол тодорхой сургалт гэрээ байгуулж ингээд ажил арга хэмжээг нь бол ингээд зохион байгуулахаар одоо бол төлөвлөлөөд бол явж байгаа ингэснээр бол одоо ингээд бас энэ онд бол гэмт хэргээс тодорхой урьдчилан сэргийлж илрүүлэлтээ бол ахиулж чадна гэж бол бас үзэж байгаа. Гэмт хэргийн улмаас нийт иргэд аж ахуйн нэгжид байгууллагад 759 сая төгрөгийн хохирол учирснаас иргэдэд 697 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд 555 сая төгрөгийн хохирлыг мөн нөхөн төлүүлж иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 292 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилж ажилласан нь нийт хохирлын 73.1%-ийг нөхөн төлүүлсэн дүнтэй байна гэж аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.